Даргангийн сайн эр хангай базар. Зохиолч Д. Мамын Газар шороо романы гол баатар Хангай базар нь Дарганг нутагт төрж өссөн бодит хүн бөгөөд тэрбээр хошуу тамгын газрын тахруудад мэдвэлэг өгөхдөө алдар нэр алтан шүхрийн базар адуулж дассан нутаг алтан даравоо гэж өчтөг байжээ. Манж ноёдын дуулууртай зарц болж тэдэнд мал сүрэг газар шороогоо найр тавин өгч байсан хошуу ноёдын эсрэг тэрсэлж боссон Даргангийн шилийн сайн эрчүүдийн хамгийн том төлөөлөгч нь Хангай базар билээ. Түүний эсэргүүцлийн хэлбэр нь Манжин хааны сүрэгчин хошууны ядуу малаас эрэх дураараа тастан авч нутаг хошууныхаа ядууст тараах байсан бөгөөд үүгээрээ тэр Дарганг нутагт дархлагдсан хулгайч гэгдэж явжээ. Ямар сайндаа л тэрбээр сүрэгчин хошуунаас хятад руу гаргах гэж байсан адуун сүрэг дээр ганцаараа давхиж очиод "Миний хөөсөн адууг данснаасаа хасчгаарай" гэд манж хятадуудын нүдэн дээр адуунаас нь тастаж хөөгөөд явцдаг байсан гэдэг. Энэ нь нутаг орондоо дархлагдсан хулгайчийн үйлдэл мөн бизээ. 20-од наснда шилийн гэр болсон тэрбээр 5 жилийн турш тасралтгүй адуу хөөсний эцэст шилийн адууг шилбүүрдэж хөөхгүй, шилбүүр хоншоороо билүүдэж явахгүй хэмээн өөртөө тангараг өргөөд хошуу тамгын газраас мээрэн тушаал хүртэж засгийн албанд зүтгэж эхэлсэн ч эргээд л мөнөөх шилийн ирийн зам руугаа халтарчихсан байдаг. Ингэж халтарсан нь цаанаа бас нарийн учиртай байжээ. Энэ тухай Дарганг нутгийн уугуул өдгөө 75 настай Сандуй Жавгай шилийн ирийн замаас татгалзаж эхэлсэн тэрхэн үедээ Хангай базар Дарганг нутгийн сайхан сумья хэмээх царайлаг бүсгүйтэй учир ургуулж улмаар тоонтой гэрт толгой холбохоор болж шилийн амьдралаас холдож ширдэгний амьдралд ойртё. Дархан эрэхтэй гэрийнхээ ханыг Даргангийн шороон дээр хатгая гэж шийдчихэд байж. Тэгээд л өдөр судар товлож байгаад сайхан сумьягаан авахаар очтол тэдний гэрт цуутай хулгайч Хангай базарыг баривчлахаар Хятад Монгол 2 хүн отож байсан гэдэг. Базар тэрхэн даруйда гэрийн голд дүрлзэн асч байсан тулгыг отож суусан 2 этгээд рүү манартал өшөглөөд гарч зогтсон гэдэг юм. Тэгээд л шилийн ирийнхээ зам руу буцаад орчихсон байгаа юм. Энэ тухай Газар шороо романд ч цухас гардаг. Сайхан сумьяа нь базарыг үнэхээр барьж өгөх гэж гэртээ хүн орогдуулсан уу? Эсвэл түүнийг засаг ноёдны иргэшээлдэн авч базарыг бидэнд барьж өг гэж дарамтлсан уу гэдг нь одоо бол тодорхойгүй. Ямар ч байсан Хангай базарыг сайхан сумья гэдэг Даргангийн цуутай сайхан хүүхэнтэй цухас хаан холбогдож байсныг манай нутгийн хөгшчүүд барим тавин ярьдаг байлаа гэж өгүүлсэн юм. Хангай базарын жинхэнэ гэргийн Газар шороо романд Бадам гэдэг хүүхний дүрээр гардаг. Дээхэн үеийн Даргангийн хөгшчүүл Бадам гэдэг нэрийг уран зохиолын нэр бишээ. Хангай базарын заяаны хань болж явсан бүсгүйн жинхэнэ нэр нь гэж ярьдаг байж. Хэрвээ зохиолч Д. Мам агсан эдгвэ мэд байсан бол Бадам хүүхний тухай баттай хариу өгөх байсан болов уу? Бадам хүүхний уран зохиолд мөн хөрсөн дүрээс Хангай базар гэдэг хүний дүр төрх аянда тодроод ирдэг. Жишээ авч өгүүлбэл Бадам хүүхэн үл залгах бадрын аянд эр нөхрийнхөө тухай бодолтой цөг гарчээ. Эрдэнэт хүний бие ухаан бодол хэмээх гайхамшигын эд шид заяасна нь юутай сайхан гэж Бадам бодож явна. Базрынхаа намуухан хэрнээ тод хардаг борнууд Хангай нэрэндээ зогсон чилгэр сайхан бие ханхар цээж духны 2 талаар төрж орсон халзан Монгол хүнд арай өндөр дүү гимээр сүрхий зогсон шулуун хамар унахад түшээд босгодог, ундчихт нь сэрээгээд босгодог, уйлаад суужихт нь аргадаад босгодог саруул сайхан ухаан, үнэн халуун халамж, гал цог шиг хайр сэтгэл энэ бүхнийг Бадам хүсч үгүйлж явв. Ижил ханийн эрх сайхан явах хэцүү байдаг үлээ. Хөөр баяр, хайр сэтгэл, алайлан шогчлох үг яриа, амаргалан тэврэх халуун гар, итгэн мишээх уйхан харц, инээн байж үнсэх уруул. Ер нь юу Бадамд хэрэгтэй тэр бүхнийг л аваад ирнэ. Явахдаа тэр бүхнийг аваад явчихна. Үнэн ханаа ирэхэд Бадам үдийн нарыг тэрсэн юм шиг л болно.
Үнэн ханигаа явчаар үдшийн бүрийд төөрсөн юм шиг болно. Уруул нь ялгүй өмөлдснөө болор тунгалаг нүлмэс нүдийг нь бүрхэж хүүхэн зогсов. Амьдралын атганд бадзуулан уланд дэвсүүлж цагаан байснаа хар болтол хэртэж цаас адил түм дахин нухчигдавч бүхийлөө гэлгүй явж зүдэрснээ зүдэрлээ гэлгүй хийж амьдралд суутал нудруулбал суугаагаараа мацаж амьдралд унтал түлхүүлбэл хэвтээгээрээ мөлхөж эрхийн чинээ хоёр хүүгээ өлсгөвч өлөврүүлүүлгүй цангаавч харангасаалгүй өдий болгосон ганц бие энэ хүүхэнд зовлонгоо нэмэглэн уйлах завтай цаг одоо бодох нэ олддгүй байжээ. Химэн бичсэн нь буй. Энд хоёр хүүхдийн тухай өгүүлсэн байх бөгөөд даргангийн түүхэн тэмдэглэгдэж үлдснээр бол Хангай Базар нь Саарай, Санзай хэмээх хоёр хүүтэй. Гүнсмаа гэдэг охинтой байсан. Санзай Гүнсмаа хоёр нь саяхан болтол нутаг усандаа сайн сайхан амьдарч байгаад насан өд болцоожээ. Харин хавчиг Саарай эцгийнхээ ширийг хатаах маягаар шилэн эрийн замаар явж байгаад эрд дунд насандаа сургаггүй болжээ. Газар шороо романд өгүүлснээр бол бадам хүүхний хоёр хүүхдийн нэг нь үлбэрч өгдөг. Харин үлдсэн хүүхэд нь Галдан гэдэг нэртэйгээр ардын хувьсгалд оролцож Жанжин Сүхбаатартай хамт гамин цагаантнуудын эсрэг мөр зэрэгцэн тулалддаг. Мөн Хангай Базарч ардын хувьсгалыг үзээд зогсохгүй. Өөрөө цэрэг удирдан дайсны эсрэг тэмцдэг билээ. Энэ нь ч социализм үнэртүүлсэн цэвэр зохиомж бөгөөд хэрвээ зохиолч маань ийм үйл явдал оруулалгүйгээр Хангай Базар болон түүний хүү Хавчиг Саарайг шилийн хулгайч тэр чигээр нь Армана төгсгөж гимэн 70-80-аад оны хит үзэл сурталчсан коммунистууд газар шороо романыг элдвээр гоочлоод хэвлэхгүй ч байх байсан биз. Сос нийгмийн үед ингэж хүчндүүлсэн сайхан зохиолын баатар мянгаараа төрөн гарч байлаа. Дарганг нутагт олон арван дуу шүлгэнд мөнхөрч үлдсэн шилийн эр гэвэл Торой банд билвэ. Үүнлүгэ Хангай Базарын тухай дуу шүлэг дарганг нутагт бас үлджээ. Жишээ нь ганган хар мориороо гансраан үгүй яваарай. Гангал сүргийн базар чи гандал үгүй яваад ирээрээ. Манарч байгаа шилийг маргааш яаж туулан даа чи. Магдын амраг чамайгаа мартагнуулж яаж үдэндээ би. Эр хүний жаргалыг эзгүй хээр гэх юм чи. Эзгүй хээр чамтай минь элдв муу юм учрах вэ дэ хэмээсэн. Эмэгтэй хүний захиас үг бүхий энхүү дуу дэхэн үед дарганг нутагт дуулагддаг байжээ. Шилийн сайн эрийн хажуугаар даргангийн сайн бүх гэгдэж явсан Хангай Базар нутгийнхаа засаг ноёдыг яг л хүүхэд загнаж байгаа юм шиг зандардаг. Хошуу тамгын газрын хар гэр нэртэй шоронг юм жинэ тоодоггүй. Цоож цуурга хаалга туургыг нь эвдэж хэмхлээд эсвэл хар гэрийг нь дотроос нь өргөж чулуудчаад арилж өгдөг байсан гэдэг. Энэ тухай зохиолч Дэ Маа магсан өгүүлэхтэй. Базрыг сэрхэд толгойн дүүрч гисэн хамаг биеийн чичрээд хонгоны арьсан таталтан хорсч байв. Би чинь баригдаж авга дааван гинт хүргэгдсэн л дээ гэж дотроо бодлоо. Бол чулуу зүүчгсэн юм шиг хүндэрсэн толгоогоо өрөөгвөл нүдэн бүрлзээд юм харж чадсангүй. Хэдэн хормын дараа муу гэрээсээ арай томхон хар гэрт гартаа ангавтай хөлдөө гинжтэй хэвтэж байгаагаа ойлгов. Эцэг чинь шорон юу байх вэ? Үлээхтэл хийсмэр эмтэрхий модон аяг шиг идэм. Манжин энэ хаан ерөн ямар харамч бэрдвэ. Цөөхөн лам мөнгө зараад энэ хошуудад олигтойхон шорон байгуулчихгүй. Сайн шоронгоос сайн эр төрөх ёстой гэж бодсноо. Шоронг аягтай зүүрлснээсээ болж учиргүй цангаж байгаагаа мэдэрчээ. Гэх буюу нутгийнхаа хошуу ноёнд хандаж даргангийн хулгайч нар хошуу хулжиж аймаг алгасч чам шиг тарган баяд тамга яам хуралж асын хөрөнгнөөс хураан авч өнчин өрөөсөн өтгөс ядууст өгч байснараа энэ хошуугч нь муу нэрэнд дуулгаагүй юм. Өвөрлөгч 49 хошуу хөх нуурын дээд Монгол арх халах Баатар үлдийн хязгаарт энэ даргангийг чинь шилийн сайн эрчүүлдэл алдаршуулсан юм шүү. Засагт хааны нутгаас сайн эр болох гэж манай шилийн богдод эрчүүл хүрдгийг чи мэдхүү. Соном довдон чамаас л хэрэгтэй юм сурах гэж засагт хаанаас байтугай замгуудсаас хүн ирж явахыг би хараагүй. Бид хүний төлөө хулгай хийж баригдаад
Манжийн хар ташуурт хонгоныхоо махыг хичнээн уруулавч ядуус улам хайртай болж явсан. Харин чи яаж байна? Манжийн хааны мөрөн дээгүүрээ шидэж өгсөн баастай тамгыг цустай болтол нь булаалдаж, даргангийн ноёд дийлснийгээ алж байна гэж хошуу хулжааж, аймаг алгасуулж гүрэн гүйлгэж цуу тараалаа. Чи л хувиа бодож хоошоо урагшаагаа 2-3 хоногийн газар байгаа энэ хошууны нэр нүрээр ингэж тоглолоо гэх зэргээр нүрийг нь улалцтал зандардаг. Тэрбээр хошуу тамгын газрын харгас тахруудад хандаж Монгол эрийн чөмөгний цус та нарын нус биш шүү гэж сануулдаг байжээ. Хангай Базар Манжин хааны сөрөгчин хошуунаас адуу хулуулж сансрай доржийн хошуу руу оруулахаас гадна өвөрлөгч хошууд болох авга засгийн хошуу, авхнар бээлийн хошуу, авга даавангийн хошуу, шилийн голын чуулган, баруун зүүн сүнэд зэргээс адуу хөөж даргангийн нутаг руу оруулж ирдэг байжээ. Өвөрлөгчийн бараг хошуу болгонд Базрын уутаж гэж байсан бөгөөд энэ нь түүний Манжин хааны сүргээс хулуулж ирсэн адууг нааш цааш нь болгодог хүмүүс юмсанжээ. Хангай Базар хамгийн сүүлд нэгэн уутчаас болж авга даавангийн хошууны хар гэрт хоригдож 9 эрүү тулгагдж байсан гэдэг. Годил шар толгойтын удаж Бата гэгч тэрхүү урвагч нь авга даавангийн дотны түнш байжээ. Базрын хүү Хавчиг Саарай буюу Базрын Хавчиг мөн л өвөрлөгч хошуудыг нэвт шувт нөхөлчихсэн шилийн ир байсан бөгөөд ямар сайндаа л тэрбээр ардын хувьсгалын журам зэргүүдээс зогтсон цагаантны дөрвөгчдийг дарганг нутгаар дайруулалгүйгээр цөлөөр газарчлаад урагш нь хил давуулж байжээ. Харамсалтай нь тэр өөрөө өвөрлөгч нутгаас эргэж ирээгүй гэдэг. Удам дамжсан шилийн ир Хавчиг Саарай нь эцэг шигээ ихээхэн бярж чадалтай, хошуу даншиг наадамд хаяа барилддаг бүх хүн байжээ. Тэрбээр дарганг нутгийн Тохой гар гэдэг газар голдуу өвлждөг байсан. Тогоо дүүрэн хоньны махыг галын хайчаар доогуур нь тулаад ганц гараараа гаргаж ирдэг. Бодын чөмгийг хугамшигдаг. Бүтэн хоньны мах идчихдэг. Тэр хэрээрээ их унтдаг хүн байсан гэдэг. Хавчиг Саарай хошууныхаа наадамд олон удаа төрүүлж байсан бөгөөд дүүнэр нь түүнийг лам ах гэж авгаалдаг байж. Тэрбээр эд шажигнаж явах үедээ өвөрлөгч хошууны нэгэн хот айлд очиж энд нэг залуу нас гүйцсэн эр өхрийн ширээр сураг хийхээр үсийг нь авч байсан бөгөөд тэр шир нь цоохор өхрийн шир байжээ. Тиймээс Хавчиг Саарай цоохор өхрийн шир хэврэг байдаг юм аа. Цоохороо урагдчихдаг юм гэхэд гэрийн эзэн та тэгвэл урчхал та гэсэн байна. Хавчиг Саарай тэрхүү нойтон ширийг хуруугаараа өлгөж аваад цоохортой хэсгээр нь төвөггүй ураад хайчгаж байсан гэдэг. Тэрбээр нэгэн үе лам болж энэ тэрвгээр бадар барьдаг байсан бөгөөд нэг удаа дүн өвлийн цаснаар Өвөр Монголын сүнэт хошууны эзгүй цөлөөр явж байгаад нэг айлд очижээ. Тэр айл нь адууны оторчид байж төдөлгүй Саарай газар заалгаж аваад явах гэхэд гэрийн эзэн манай энд айл амтангүй эзгүй цөл газар шүү. Ганцаараа яваа хүнийг чон нохой дагдаг юм. Та хоноод явдаа хэмээж. Гэвч Хавчиг Саарай үгэнд нь оролгүй гараад алхчихж төдөлгүй харуу бүрий болж түүнийг 7 чон дагжээ. Өмнө хойно нь хоргоож байсаар гів гинэт дайрсан байна. Энэ үед Хавчиг Саарай тулж явсан саваа модороо 2 чоныг нь цохиж алаад бусадтай нь улаан гараараа ноцолдож сүүлдээ хариугүй тамирын тасраад ухаан аддан унжээ. Үүр заах үед мөнөөх оторчин айлын хаалгыг нэг хүн хүчтэй угзарч төгжээг нь мултлан орж ирээд сөхөрч унснаа нь Хавчиг Саарай байх нь тэр. Түүний хувцас сунар гар хуруу нийл цус болсон байхыг гэрийн эзэн хараад асарч тойлон хэвтүүлжээ. Адууны оторчид түүнээс юу болсон тухай асуухад за ямар ч гэсэн саваа модороо 2 чон цохиж алсан. Бусадтай нь тамираа тасартал ноцолдлоо. Яасан ийснийг бүү мэд хэмээжээ. Адуучид тэр даруйда түүний мөрөөр хөөж мөшгөөд 2 чон цохиж алаад саваа мод нь хугарсан. Үлдсэн 5 чоныг гараараа тасартаа тайчихсан байсныг харжээ. Дэмамын газар шороо романд шилийн сайн эр Хангай Базар Манжийн харгас 9 эрүүг даваад гарч байгаа тухай гардаг үлээ. Өнөө цагийн уншигчдад зориулж одоогоос 40 гаруй жилийн тэртээ бичигдэж байсан тэрхүү 9 эрүүнээс товчлон сэрүүлье. Дуглын хороо гэлтэй намхан нарсан хашлагнаас Хангай Базарыг чирч гултарсаар гаргаж ирэв.
Тэрбээр нарны гэрэл сэрүүн агаар хоёр цохиулж ухаан алдан үгдэсхийн унжээ. Хэдэн хормын дараа сэргэж ангас хийж байгаа толгоогоо хоёр гараараа базалсаар нүдэнээсэнд цээжин бие нь нийл нойтон болчихсон байлаа. Намайг уссаар сэргээд шүү. Тийм их хэрэг болоо юм байх та. Бас нэг шин дөрөө сэтгэх нү. Сансраад орчин хошууны явдлыг мэдчихээгүй л бол яамаа гэж дотроо боджээ. Зандалчин ир хялар манаач хоёр базрыг суугдаж босгоод чирч гулдарсаар хит алхсан нь морины уяа гэтэл арай ойрхон зоосон хоёр шон модны дэргэд хурч ирлээ. За тэсч үзээрэй, 9 дэх хэрүүчин шүү гэж хялар ээлдэгхэн намуухан шивнээд буцсанд зандалчин даргангийн хулгайч дүргэлж үзээ. Гэрт хідэн хөөхөд хүлээж байгаа. Чамайг бушуухан дүүжилж орхиод явах минь гэлээ. Тэгэхэд чи үртэй хүн юм уу гэж базрыг хэлсэнд цаатах нь цочсон буюу сэжгэлсэн харцаар харж би 13 хүүхдийн эцэг гэвэ. Чи харихтаа гараа сайн угааж харж бай. Чамд хүүхдүүдээ тэжээх өөр арга олдохгүй байна уу гэсэнд дууга тат гэд баруун гарынхаа эрчээр хүзүүн дундуур нь буулгатал базар том биеэрээ найгас хийснээ өнхрөөд явчихлаа. Гэвч ухаан алдсангүй. Нэг юм тэнцэж ядан босоод харсан чинь цаатах нь алцайн зогсоод уурандаа багтран амьсгаадаж би ямраарч гэлээ үр хүүхдээ тэжээж байна. Харин чи бол зовоож байна. Чамайг 7 хошууны дунд аага багтаан явхад үр хүүхэд чинь өхөж дуусч байгаа да. Бушуу явж дүүжинд ор гэхэд базар альч ирүүнд үрчээгээгүйгээрээ үрчээж билээ. Мах арсыг нь зулгаадаг тэр зандалчны үг зүрхэнд нь тусах хүчтэй байж. Базрын бие нүсэр хүнд тул дүүжинд их зовжээ. 3 хятад тойбоо давхарлан тавьж дээр нь зогсоогоод хоёр шонгийн хооронд тэрэгний гол шиг нарийн төмөрнөөс гараар нь багдаж дээд талын төөпөг сугалж хаяад зандалчин явснаас хойш базар авга давангийн содномпил гэдэг багчуултай 2 өдөр дүүжинд ганхжээ. Гангийн халуунаар шатааж алах шахна. Ялаа батх нь шарх сорвыг нь идэнэ. Өгчөө нүдийг нь ухах минь гэсэн илээ хөлхөх хүмүүсийн чөлөө нь олж дээгүүр нь эргэлдэнэ. Эмс авгаачвал гаслалтан өнгөрнө. Хөөхтүүд гайхаж гөлрөнө. Шингэнэн савирч ширэгдэггүй хөлс нь урсна. Тооловч эс барагдах түмэн гасланд тоотой тэр хоёрхан өдөр базар бишгүйдээ нурууга бүх илгэж байлаа. Харин содномпилийг харж энэ мөн сайн хүүедээ хэмээн дотроо дэвтээж хүний өрийг уруу татахгүй тулд бас амнан хайландаа хурч ордуу тавихгүйсэн гэхдээ хөмхийгөө 100 амьсгаадаж 2 өдрийг барахчаан болжээ. Юр яанда алдыг нь аваад дилэмдэр атхыг нь аваад чимхтэр одоо л өөхөх юм байх та. Ухаан балартаад байх чинь хэмээн түүнийг бодох зуур. Өмнөр нь нэг муу нохоо газар шинжлэн гүйснээ юугүй явж ирээд салбар журагдсан өмдний завсраар цухих цус нүжин садран урсч идээбэр цовн буй өгзөгний махнаас өмлөж байна удаа гэлтэй долоож эхэлжээ. Дуугарах гэсэн чинь дуун гарсангүй. Хөлөө хөдөлгөж үргэх гэвэл юр хөлгүй юм шиг болоод мод шиг дэрийсэн 2 муу өвдөг нь хонгороо эс нугарлаа. Содномпил хажуунаас нь "Хоо явахгүй юу? Яв чи холд" гэж сандарсанд нохой тоосон янзгүй холдсон ч үгүй. Содномпилийн бие амьд төдий үхэл болохыг мэдэж урт хэлээрээ хамраа шилэмдэн ахин долоосноо шүдээ ярзайлган нэгэнтээ өвшөөгээд базрын гуйны шархан дээрээс хавхийн зууж авлаа. Харлаа. Амьдаар минь намайг нохой зулгааж байна гэж базар бодоод ухаан алдчихжээ. Тэр золбин нохой гэрээдээ түр утсан манаач хялар авгыг чингэж чөлөөдж буй хэрэг юм. Хялар ханцуунасаа лонготой ус гаргаж 2 завжаа түнбийлгэн амаа дүүргээд базрын харалсан нүүр рүү хүчтэй наргагүй төргсөнд цаатах нэг муу юм сэрэгчэн боллоо. Базаар хөө чи чин даргангийн хангай хочод жилийн сайн эр хүн шүү. Энэ 2 модны хооронд танаа чигээс хүн өгчээ гэж дуулааг юм байна гэж хэлээд хялар манаач содномпилийг чиглэн алхлаа. Саяын тэр үг шидэт үг байжээ. Базрын дотор онгоогоод л явчихав. Үнэн худлаа хэлж шилбүр хоншоорондоо агдан
Ноёд баяднараас зараг авч сайн эрийн нэгэнд бүртгэгдэж асан базар өгөхийн босгон дээр инхүү үгээр төшүүлэн өндөг хим гэдгээ огт зүүдэлсэнгүй явжээ. Базар шоронгоос 4 хөл дээрээ хөөгдөн гараад мөлхөө суугагийн хоронд явж Жаданбаа хэмээх нөгөө Хялар эрийн гэрт хүрчээ. Тэгээд баруун тайгуур нь хөм гудасган хаяулаад үг маггүй унаад өгөв. Дарган хэмээх тэнгэрийн хаяан дах холын хошууны хөвөө хүүхэд шуухадгүй үүд онголцуулаад эхний 2 өдөр баахан тойвтой байлаа. Гэвч жил хагасын хар тамнаас амьд салаад шархиран өвдөх 7 зовлогоо урагдаж шалбарсан хул чисчүү тэрэлгэндээ далтлаад шуугтнан хэвтэй базар усуу хувь тавиланда баярлсаар аваа. Базрын бие авхнар бэйлийн шоронгоос доль хангай гэгдэх Хялар Жаданбаагинд гарч ирснээр ховор олддог хар ус нь мөн л ховорхон олддог хар цайгаар солигдсноос өөр холын хувьтай гавьтай өөрчлөлт гараагүй. Ингэсээр бүтэн сарыг илээхэд шархан нэгээл нэг юм өтгөөргүй болж шархиралт өвдөлт нь намдан халуун нь бууж хөл дээрээ нэг муу юм бэмбэгнэн явах төдий болжээ гэж зохиолд өгүүлсэн байдаг.